Hi. За манайха дараачихаа влогтой тавтай морил Harbor City гэдэг одоо би нэг монголчууд байгаа Harbor хот гэдэг нэртэй Хонконгийн яг худалдааны төв байрлах нэг том худалдааны төвийг сонгож аваа. Тэгээ би хятад найзаасаа ерөнхийдөө ийм гоё хотын төв олон брендийг нэг дор харж болох худалдааны төв зааж өгөөч гэж та нартаа бас үзүүлээгээд ирчихсэн байгаа. Тэгээ энэ дээр байж болох бүх дэлгүүрийнх нь хаяг энэ дотор байна. Би сая нэлээ энэний өмнөх логоор дотор нэлээ явж үзүүлсэн. Тэгээ одоо та бүхэнд энэ дотор байгаа бүх брэндүүдийг харуулъя. Бүгднгээр нь явах юм бол өнөөдөр барагдахгүй болчоод байна л да. Тийм учраас ингээ харах юм бол яг аль дэлгүүр ямар хаалган дээр ямар тоотод байгаа нь харагдаж байна. За ladies fashion буюу эмэгтэйчүүдийн хувцсан дээр болохоор бүр амар олон брэндүүдийн та бүхэн ингээд нэг камера харчаарай. Зя ийм брэндүүд байгаа шүү. Бүгдийг ингээд нэг бүрчлэнд урдыг хэрэг айгу төвхтэй дэндүү олон байгаад байна. Тийм учраас та нар маань ингээд нэг харчих те та нарын өөрсдөө ч хэрэгэлдэг орж үзхийг хүссэн те брэндүүд байгаа бол ингээ орч болох нэ. За Versace, Valentino, Uniqlo, за Weekend, Max Mara, Zara, Pinko. За ингээд Michael Kors нэр байлээ. За ийшээ эмэгтэйчүүдийн одоо нэг косметик брэндүүд бас нэлээд байлээ. Тэ би эндээс өөрийнхөө Nars-ыг сая нэг энэ нь штэ 3306 миний дандаа ордог. Энэ байгаа маань. За тэгээ миний бас дандаа авдаг нь L'Occitane байгаа байсан. Тэгээд Valentino Beauty гэж бас байдаг юм байна. За Tom Ford руу бол та нарыг би нэг юунд байхдаа оруулаад байсан шүү дээ. Агуулад гээд бичлэгээрээ оруулаад Гонжоод байхдаа. За ийм брэндүүд байна. За дээрэс нь эрэгтэй хувцсан дээр ийм брэндүүд байна. Эхнээс нь бүгдээр ингээд уншаад явахаар цагч авах гад байна. За тэгээд нөө брэндүүдийн нэр чи өөрөө оноос нэр учраас бас олон улсын одоо нөө хилэлгүүд ян зүр байдаг. Тэгэл одоо бас л нөгөө энэ би бүгдийг уншиж чадна шүү. Зүгээр унших юм бол бас нэг тэгэд дуудаач ингэж дуудаач гэж хэрүүл гарчих гэдэг. Манайхан ч бас бие биенийгээ шүүмжлэх аягүй дуртай болохоор би ямар ч мэдээлэл хүргэж юм. Тэгээ эндээсээ авах дуртай юм аа. Өөрөө авах мэдээлэл аваад хаяхын хай гэсэндээ л яг чин сэтгэлээсээ л бас бусдад ирээд нэг жоохон ч гэсэн замчилчих гэж бодсондоо эднэрийг ингэж бүр нэг бүрчлэн бичиж харуулж байгаа шүү. За энэ гэр ахуйн бараа эднэр болохоор jewelry болон цаг маг байгаад байна. Жижиг хэрэглүүд. За тэгээд хятад хоолнууд, Аз хоолнууд, за юунууд байгаа нэг айгу инээдтэй энэ Хонконгод ингээ kids and family гэхээр юусэн энэ л байгаа даахгүй ингээ боллоо. Art Plus одоо энийг л би хайгаад болохгүй байхгүй. Энэ ч 6 давхрт юм шүү. Гэтэ бас нэг өөр юм байгаа гэсэн. За энэгээр ямар ч үсэн ингээд ийм зөндөө юм байна. Энэ бас personal care гэдэг нэг Dior, Chanel, Guerlain гэдэг нэг ийм юунууд хайж байгаа бол бас ийм гоо сайхны бүтээгдэхүүн хайж байгаа бол энэгээр зөндөө байна. Энэгээр бас зөндөө байсан шүү. Маань ингээ 3-4 хэсгээс бүрдсэн нэлээд том худалдааны төв. Тэгэхээр та бүхэн маань ийшээгээ хэрвээ Хонконгод ирэх юм бол энэ Harbor City гэдэг газраар Harbor хот гэх монголчууд нэрлэлчээд байгаа шүү. Зөв хүмүүсийг чэйжлэх гэж инээдтэй байдлаар хэлсэн байгаа. Ийшээгээ ирж очлоорой гэж урьж байна. Тэр дээр Dior харагдаж байна. Бас гадаа Chanel харагдаж байсан. Энэний өмнөх лайв дээр бас зарим брэндүүдээр нь явж харуулсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас ирж сонирхоорой гэж урьмаар байна. За охиндоо өмд хайх аяллаа үргэлжлүүлээ да. Энчээ ирээд охиндоо нэг өмд хайгаад байхаагаа ерөөсөө олдохгүй байна. За тэгээд бас шүн ерөнхийдөө Хонконгийн нэг барилгуудын нь үзмж айгуу гоё орчдөг учраас би бас энчээ орой болох юм хүлээж байгаа та нартай харуулах гэсэн гэж бодлоо. New Balance шүү дээ. Миний нөгөө энэ үүрсэн байгаа цөмхний тий. Эдгээр сейл зарлцсан байгаа юм байна. Onitsuka Tiger. За ийшээгээ спорт брэндүүд үргэлжлээд авах шиг байна. За мөн кофе шоп байж гэн. Энэ ёстой юу? Их юмтай дэлгүүр байна уу? Зөндөө гоё юмтай. Гэс үйж гэн. Гэс би айгу дуртай. Гэс гоётэй гэдэг. Гэс дуртай хүмүүс байна уу? Гэс гоё штэ. Хөөе тэр амар хөөрхөн төрөвч вэ. За шунлаа барь шүү. Анх эхэлж байхад чи айгүй гоё юм хийсэндээ би юу ч авахгүй махгүй жилдээ 3-4 luxury брэнд ах бол 3-4 удаа л авна гэд хэлдэг те. За тэгэнгүүт хэрв юу баах юм бол бүр ингээд дундаж брэндүүд орж тийм Guess, Zara, H&M, Uniqlo, New Balance энэ гэсэн ийм брэндүүдийг ингээд харах юм бол ингэ хэрэгтэй баг. Яг орчих гээд байгаа байхгүй. Яг ингэ явах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдэд гоё харагдаж байгаа. Ингээд мөнгө өрмөргүй л ингээ явчих. Зүг өсөрөө ингээ таглаа явчих. Ингээ хажуугаар өрнөөл одоо юу өрнөж байгаа мэдэхгүй. Зүгээр ингээ явчих. За хүүхдийн
Яа та олдгүй. Хонконг тэгээд өөрөө метроны нэлийн цөөхөн буудалтай юм байлээ. Энд бол метроны буудалтайгаа айгүй ойрхон дэлгүүр байлээ. Вау, энэ дэлгүүрийнхаа юугаар гараад нэг хаалгаар гараад ирсэн чинь шууд ингээд гадаа гараад ирлээ. Амар гоё харагдаж байна. Хөө. Тэрээр боо усан онгоцуд байна. Гэлбатай. За Levi's байж байна. Calvin Klein jeans байж байна. За доор Adidas байсан гэсэн шүү. Одоо Adidas тий Adidas. Adidas гэж хэлээ сурчжээ. За Adidas байгаа шүү доор. За энэгээр юу вэ? Косметик ороод ирж байна. Миний нөгөө наар цаана байгаа мэдэхгүй. Хаан ч яваад байгаа мэдэхгүй. За Dolce & Gabbana байна. Энэгээр ийшээ явахаар дахиад өөр брэндүүд байна уу? Байхгүй шүү дээ. Ийшээ хашаа. За юу ч ойлгохгүй ч та сая Information Center дээр ороод нэг дэлгүүр асуусан чинь юм хариулж өгөөд өөдөө шин чао Вьетнамаар мэдчилээ наачд би ерөөс ойлгохгүй болчихлоо. Оо Nike манайха L'Occitane байна. Винст гоё зүйлээ. Estée Lauder байна. Нөгөө History of Who гэх брэнд чинь явж байна. Valentino байна. I'm sorry. За хүм мөргөж унгах ч шүү бичлэг хийж байгаа. За энд бас дахиад кофе шоп байна. За Nike гэж байна. Muji байгаа гэхгүй шүү. Тэнд бас Starbucks байгаа гэж байна. Ийшээс дахиад энэ чи яасан амар том дэлгүүр шүү. Энд ажгүй дэлгүүр шүү. Ирээрээ манайхаа. Ирээрээ. За маргааш шууд буцаад Guangzhou явлаа. Очиж байгаа таамаглаа зөндөө гоё юм үзүүлнэ. За манайхаа тэгээ таалагдсан бол бас лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Ямар ч үсэн Хонконгод ирээд би та бүхэндээ бүр нэг яг хотын төвөр нэг их явж яг Guangzhouд явдаг шигээ бас тэгж явж үзүүлж чадахгүй байгаа ч гэсэн Disneyland-ыг үзүүлсэн байгаа тий. Тэгэхээр таалагдсан бол бас лайк, subscribe дарахаа битгий мартаарай.